Дэлхийн номер 1 брэнд Optimum Nutrition-ийн уураг BCA Аминогийн албан ёсны борлуулагч Energy Shop. Сайн байна уу? Arctic Club бодибилдинг фитнес хүчний спортын сувгийг үздэг найзуудаа. Энэ удаа би та бүхэндээ Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнх батын нуруу болон гарны булчингийн хүч ажиллах чадварыг сайжруулах бэлтгэлийг та бүхэнд үзүүлэх чинь. Хэрвээ та бүхэн энэхүү бичлэгийг маш анхааралтай сонсож чадвал Мөнх бат аваргын бэлтгэлийн нууцыг мэдэх болно гэж хэлмээр байна. Тэгэхээр бэлтгэлийн бичлэг үзэхээс өмнө би та бүхнээс дандаа нэг зүйлийг гуйдаг. Arctic Club пэйж хуудас маань та бүхэндээ ямар ч үн төлбөргүйгээр топ тамирчид болон бодибилдинг фитнес хүчний спортын мэдээлэл мэдлэгийг та бүхэнд үнэгүй өгдөг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бидний төслийг дэмжиж энэ бичлэгийг яг одоо зогсоож жагаад лайк дараад шеэр хийгээд өөрөө за ингэсэн болвол бэлтгэлийн үзье. Work it, make it, do it, makes us harder, better, faster, stronger. More than power, never, ever, after working. За би халаалт хийж ин тэ. Баярлалаа. Би халаалт хийж ин. байна. Ерөнхийдөө бөмбөг шидэж сакс тоглож би халаалт хийж болд юм тий. Би ерөнхийдөө тэгж халаагаад байна. Ерөнхийдөө зүгээр хөлтийн замнаас хөөхөөс илүү бас илүү халдаг. Илүү сонголцоод илүү халдаг. Тийм болохоор ерөнхийдөө шидэлтээр халаач. Хэдэн минут би халаалт хийдэг вэ? Сайн ерөнхийдөө ямар бичлэгээс шалтгаалаад ирэх би халаалт хийж байгаа. Тэгтэл ерөнхийдөө 20 минутад эхний би халаалт хийлээ. 20 минут ерөнхийдөө сакс тоглож бие халааж байна тий. Булчин одоо ачаал авахд бэлэн байлгахын тулд бүс талаахын тулд яаж халаахаар байна. Чэйжний бэлтгэл хийж байгаа бол чэйж гар мөр дохоонуудаа ерөнхийдөө бүс талаач. Тэгэхээр яг нөгөө бие сайн гүйц талахгүй болохоор ингэ бэртлэгийн талаа тий. Бэртгэл талаа. Тэгээ холбоос бол ерөнхийдөө сэмэрэг муудах. Тэгээ сэтгэл зүйд зүрхэн бэлтгэл сайн халаахгүй гэсэн чадвар. Тэгэхээр яг яаж одоо нөгөө бүрэн гүйц бие халааснаа мэддэг вэ? Ерөнхийдөө одоо олон жил бэлтгэл хийж болохоор бас ерөнхийдөө мэддэг нэ. Тий, би яар тавиад шүүн юм тавьдаг, хөлс гараад. Хүс гараал. Тодхон зөөлрөл уяат гайг болоод байна. Бэлтгэл орондоо. Энэ одоо ер нь ямар нэгэн бэртлэгийн төлөв байгаа юу? Бэлтгэлийн төлөв ерөнхийдөө бараг байхгүй шахав байна. Гэтэ ерөнхийдөө хуучин бэлтлүүд дээр бас анхаарч явахгүй бол бас буцаагаас сэтрэж. Хуучин бас бэртэл авч ирсэн. Тэрийг бас сэтрэх хүн бол тий. Тэрхүүн тулд одоо маш их хэмжээр халаалтаа бас сайн хийх бол бэлтгэд орж байгаа үед одоо бас бэлтгэх магадлалууд бас өндөрт болчихж байгаа. Pushed as far as I can go. For all this, there's only one thing you should know. I tried so hard and got so far. Одоо энэ бичлэгийг бол ерөөдөө одоо залуу барилдах байгаа залуучууд маань үзэх байхгүй гол төлөв. Тэд нар маань ерөөдөө таад бол одоо байнга одоо сакс тоглоод байдаг те. Энэ одоо хөдөлгөөний эвсэлт хэрэгтэй байд юм уу? 7 хоногт одоо маш олон удаа сакс тоглолт те. Энэ одоо яг юунд хэрэгтэй байдаг вэ? Ерөнхийдөө хүн хүнээс өөр байдаг. Аха. Миний хувьд бас саксан бас жоохон дуртай. Ерөнхийдөө ингэж гүйж саксмакс тоглож юм уу? Ширээний дэнс тоглож халаах нь бас итгэвтэй мөртлөө бас чанартай халаалт болж хийгдэх бол шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө сакс тоглох, ширээний дэнс тоглох. Би баримттай болцсон халаах. Энэ нь болохоор нөө барилдааны эвсэлт бол нөлөөлөх үү? Ерөнхийдөө спорт тоглоом чинь бүгдээрээ барилдааны нөлөөлнө. Бүхэн барилдаа чинь тэрээр яриад одоо хөдөлгөөний эвслүү шаарч байна. Бүхийн гүйцэтгэлүүд. Тийм болохоор ерөнхийдөө зайлшгүй одоо спорт тоглоомоос тоглох байх нь өсөж чухал юм болов шүү. Ер нь бол аль тал талаараа хөгжсөн дээр хөгжүүлсэн дээр. Манай бүхний нэг одоо сул тал ч юм уу ерөнхийдөө гол төлөв хөдөөнөөс голцсон үеч хүүхдүүд барилддаг. Тэгэхээр ерөнхийдөө спорт тоглоом жоохон сонирхолтой.
Тэгээд их спортын чиглэлээр жоохон суур жоохон тавигддаг ирээд. Одоо сүүлийн жилүүдэд ерөнхийдөө баг ганц та үндсээрээ дагнаж байгаа. Залуучууд их олон болж байгаа тийм. Миний үед бол миний дээдлийн үед ерөнхийдөө үндэсний өвхийн суур энэ тавьдаг. Дандаа их спортын суураар олцоолж барилддаг. Тэгэхээр одоо бас спорт тоглоо бас нэг дөрөнтэй холбогдуулаад нэг шууд масс авах. Тийм юмнуудыг залуучууд бас хийгээд Шууд хийгээд байна. Тэгэхээр бас энэ үе холбоос энэ бүх зүйлүүдэд энэ спорт тоглоомын хөдөлгөөн хурдууд бас хэрэгтэй байна. Тэгэхээр одоо нэг дөнгөж одоо хүүхдүүд байгаа шүү дээ. Хэдэн наснаасаа эхэлж юу н бүхэн спортод оруулд ирвэ. Ер нь аль спортоос эхлүүл дээр вэ? Одоо шууд бүх барилдах биш. Одоо айжмаар одоо ерөнхийдөө зүрхийг нөхүүлэхгүй гэж яриад байдаг шүү дээ. Хамаагүй барилдуулчихгүй гэж яриад байдаг. Ер нь спортын ерөнхийдөө суур, спорт суур гэдэг нь одоо тэр нэг үе холбоосууд тий зүрхийн дур оруулах, сэтгэл зүйн энэ байдлууд бэлтгэхийн тулд бас багаас нь бэлтгэх нь бас зүйтэй шиг. Ерөнхийдөө монголчууд ер нь болж байгаа энэ том хөгшүүд ерөнхийдөө л багаасаа бүгдээрээ барилдсан байх. Барилдсан. Тий тэр хөдөлгөөний эвслүүд багаасаа суулсан, мэдрэмжүүд байглаасаа тэр одоо баг хөлд ороод барилддаг шүү дээ. Тийм их орчин цагаа одоо энэ хүүхдүүд чинь тийм болцоонууд нэг бас багассан байж үзэж шаарддаг тоглоом энэ орчин энэ хөгжлийн явцдын маш олон юмуд өөрчлөгдөж байгаа учраас тийм учраас одоо гар утсан тэр юм тий барилдаж байгаа хүүхдүүдийн суурийг одоо ямар нэгэн альва нэг их спортын ч юм уу одоо энэ спорт тоглоомын юм уу усан бассейн ч юм уу ийм зүйлээр энэ холбоосуудын тэр шөргөн судсуудын хөгжлүүдийн одоо сайжруулж яаж тэгжээж бас тодорхой хэмжээний хугацаанд энийг бэхсний дараа өчүүлж одоо уян хатан чанаруудын сайжруул дац авах сайжруулсан болгожээж одоо бөхрөө оруулах амжилттай болгож утчих. Тэгэхээр бол насны үед бол ерөнхийдөө яг бүхэн спорт үндэсний бүхэн спорт бол нэг 17-8-аас 17-8-аас 16-аас ч юм. Тэгэхгүй одоо хүүхдээс нь ингээд нүдэд ингээ хийж байгаа маш олон одоо залуучууд бол эндээсээ шантраад буцаад гарах. Тийм зүйлүүд болох. Тийм учраас тэр дур гэж одоо хүн одоо сэтгэлтэй байж бэлтгэл сургалт хийж байгаа шүү дээ. Сэтгэл альва зүйл сэтгэл гаргаж авах. Тийм учраас сэтгэл гаргаж байгаа зүйл нь өөрийнхөө сонирхол тэр дур гэж зүйлүүд байх хэрэгтэй. Тийм учраас тэр дурыг хадгалж үндэсний өхөөр барилдах дур хөслийг үргэлжлүүлж одоо бэлтгэл сургалтанд дуртай хийгдэж бас барилддаг. Big Willie, When I be thugging till I die. When I be thugging till I die. When I be thugging till I die, till I die, till I die. Юунаас эхлэх вэ одоо? Ерөнхийдөө үндэсний бүхэн одоо бод төлөв хийдэг бэлтгэлүүд одоо ерөнхийдөө энэ үе холбоосуудын одоо их биетэй залгаж байгаа одоо мөрийг бол сайн гэдэг байх хэрэгтэй. Одоо олон ясны уулзахын одоо гол нурууны булчин бас сайтай байх хэрэгтэй. Одоо хөзүүний булчингууд бас сайн байх хэрэгтэй. Одоо энэ өргөн булчингууд бас сайн байх хэрэгтэй. Тийм учраас хөд барилдахад өөрийнхөө онцлог тохирсон таслуудыг бас сонгож хийх нь бас үр дүнд. Тиймээс одоо маш хүн дээр суух, маш хүн дээр шахах, татхууд одоо бас нэг талаараа хүч орж байгаа бол нөгөө талаараас бас хатууруулж яадаг, уян хатан чанаруудыг алдаж яадаг, бас гэртэх магадлал бас өндөр байдаг. Тийм учраас одоо хүч гаргахын тулд хүний хамгийн гол чухал булчингууд одоо хөзөө, мөр, нуруу өгдөгийн холбоос байдаг. Одоо хамгийн түрүүнд барилдахад хүн дээр ирэхээр гар ирдэг. Тийм учраас гар одоо маш хамгийн сайн байх хэрэгтэй. Ингээд гараар голчиж ингээд барилдаж байгаа учраас тийм учраас гарыг гол ясны энэ нурууны булчингуудтай холбож нурууны их биетэйгээ холбож бэлтгэх юм. Одоо юу н одоо мөр их сайн байж одоо хүүсэл бэр хүчүүд ус гардаг байгаа. Тийм учраас одоо ихэнх одоо мөр сайтай хүчүүд одоо сайн барилдсан тийм. Миний хувьд одоо чэйжний шахалтыг одоо хүн дээр ирэн шахдаг. Харин ийм асуудал байгаа даа. Миний бодлоор бол
Бөхчүүдэд бол гол төлөв одоо нуруу таталт ч юм уу те нурууны булчингуудаар одоо номер 1 тавиад шахалт эдрэг бол хойш нь тавих хэрэгтэй гэж бодлоо. Яг бол их хөдөлгөөн маань өөрөө татаж чангаах ч юм уу нэг бол одоо дээшээ өргөх ч юм уу те. Тийм хөдөлгөөн байгаа учраас шахалт тэр болгонд ингээд түлхэх хөдөлгөөн хийдэг учраас бас тийм ч бас хэрэгтэй биш гэж бас боддог байхгүй те. Тэгээ мэдээж одоо ихэнх хүн хайж байгаа хүчний үйлдэлүүд нь дандаа татахгүй ч үйлдэлж байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр татахгүй ч хамгийн чухал. Одоо шашны шахалт ихэгээд энэ одоо хонхны энэ болцоогод хөгжөөд ингээд дуусчаар одоо унаанууд их өөрхөн болчихдөг юм бол би бол энэ үед харддаг. Одоо ингээд ийм гар ингээд ийшээ гүйс ингээд сундаг байхад ингээд хонхны болцон томорцсон байхад одоо энэс цаашаа явахгүй байна тийм. Тэгээ ингээд татхад би цаашаа ирэх юм уу. Тэгэхээр хамаагүй бас итгэл том цээжний булчингаа хөгжүүлчих юм бол барилдаанд нь маш муугар нөлөөлөх. Тэр булчингаа яаж хөгжүүлэх үү гэдгээс ахвал барилдаанд нөлөөлж байгаа. Тэгвэл өнөөдөр манай бас хөгжүүл барилж байгаа залуучууд ерөнхийдөө паверын бэлтгэлүүд голцоо хийгдээд. Манай үндэсний хүчний барилдааны ерөнхийдөө гол дасгал ерөнхийдөө явдал дундаас хүч их гаргадаг. Хөдөлгөөний дундаас тийм. Энэ паверын ч юм уу бодволтын тамирч одоо зогсоогоос голцоо суурсан байдалтай хүчүүд гаргаж байдаг. Энэний ялгаанууд нь эндээ байна. Өнөөдөр дээрээс ерөнхийдөө монголчуудын хүчүүд нь хүч авдаг үлдэн дандаа байгаль дээр голцоо. Байгалаасаа төрдөг тийм. Байгалыг хөдөлмөр хийжсэн, ажил ахуй хийжсэн хүмүүс хүчтэй байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод барилдахаа байж байгаа хүмүүс одоо тийм төрлийн ажил хийгээд байх нь одоо бас хомс биш тийм болохоор одоо яг энэ зориултын зааланд орж бизнесийн зааланд орж бэлтгэл хийж байгаа. Тийм учраас энэ дотроос бүхтөө хэрэгтэй ямар дасгалуудыг сонгож хийх үү гэдэг нь бас чухалч байгаа. When I be thugging till I die. When I be thugging till I die. When I be thugging till I die. Never faded. Now that we made it, my adversaries just play a hate. Club in the back, I'm smoking bud in the back. I'm waiting for niggas to trip, cause bitch I love to scrap. I went from rocks to Z's, writing raps and movies. I went from trusting these tricks, now they all wanna sue me. So call them up in the back, I'm smoking bud in the back. I'm waiting for niggas to trip, cause bitch I love to scrap. I went from rocks to Z's, writing. Хөнгөнөр очоо. Энэ бол үндэсний гол юм нэрс нөгөө хөдөлгөөтэй засалс хэрэгтэй гэдэг. Яг үндсэн юм нуруу таслаад яг ерөнхий нурууны гол хүчний барайг нэмэгдүүлнэхээс түүнээс яг үндсэн одоо барилдаанд нэг нөлөөлөх нь бас тийм сайн. Тэгэхээр энэ үндсний гол хэрэгтэй засагч нөгөө юм нуруу дээш нь таталтай шүү дээ. Сэрвэ нуруу хүзүү тэгээд мөрний урт центрийг ажиллуулдаг. Тэгээд давхар гуйны ардлыг өгс нурууч ерөнхий дэсвэрийг сайжруулдаг. Гол үндэсний хэд одоо нөгөө хаанаас чи барьцтай барьцгүй ингээ барилдаанууд явагддаг учраас хүч байлаач гэсэн гол юм чинь хөдөлгөөнтэй явагддаг учраас түнтэй барилдадаг учраас штангийнхаа одоо хийж байгаа дасгалуудыг бас тэр дэг уйлдуус юм дасгалууд ордог зүгээр юм. Тийм дээрэс нь үндэсний үхээ ихэнх барилдаанууд нөгөө гадаа агаарт болдог. Агаарын даралт одоо энэ заалны агаараас бас өөр байдаг учраас гадаа бас бэлтгэлүүд хийж явд. Төрөгчтэй газар бас бэлтгэлүүдийн чанарууд бас өөрчлөгдөж гадаа огцсон одоо хурд авах юм уу те бас их хүчний төрлүүдийнхээ юмнууд гадаа энэ агаарт хийвэл бас зохимжтой болох гэсэн чинь. Гэтэ нэг олон бэлтгэлтэй биш те өнөөдөр цоон гэдэг бэлтгэлүүдээ бас гадаа талбайд хийж явах. Тийм учраас хамгийн хэлдгээр заалны бэлтгэлүүдийг бас булчингийн тэр чанаруудыг бэхжүүлэх те холбоосуудыг бэхжүүлэхийн тулд бас олон давталттай бас чанартай хийж явах бол мөрний дасгал маш олон сайн гэж мөрчөө одоо их биетэй холбож байгаа ганц зүйл шүү дээ. Энийг яриаг одоо гүйцэд гаргаж өгч байгаа. Тэр мөр муутай мөртөө сарвуу суу сайтай хүмүүс байгаа те хатгал сайтай байгаа. Гэсэн нэг мөрнөөс нь шуунаас нь доош зүрээд их мөрөнд ороод хүн болчдөг. Гэр муутай шүү. Тэгэхээр мөр сайтай хүн одоо яг гарныхаа үзүүр болох ингээд үргээд идэг. Хоошоогоо бие рүүгээ орохоор мөрлөг орохоор даах байна шүү дээ. Энэ хоёрыг чи холбож хийж байгаа ганц чухал зүйл бол мөр. Тийм учраас мөрийг одоо талаас нь одоо техникийн юмар бодоод одоо сайн гагнаад тийм. Ингээд бих сайн бэхжүүлчихвэл одоо гар их биетэйгээ нийлж ажиллахад одоо бас их юм болж. Тийм учраас мөрний дасгал бол маш чухал юм тийм. Барилдаанд хамгийн гол нөлөө үзүүлдэг юм бол хүний толгойн байрлалууд юм шиг.
их маш чухал байдаг. Тийм учраас энэ хүзүүний дасгалуудыг бод маш сайн гэдэг. Ерөнхийдөө бүх хүний гол хэв шинж одоо 32 бүхэн одоо олон шинжүүд байна шүү дээ. Энэ одоо гол шинжүүд нь ерөнхийдөө хүзүүх томтой байгаас хүзүү томтой хүүхдийг одоо бүх болно гэдэг. Тийм учраас хүзүү хэрэг том байгаас шалтгаалаад хүний одоо бярны хүчний үзүүлэлтүүд бас гарч ирдэг. Тэгэхээр одоо ингээд штангны бэлтгэл одоо ерөөхдөө 7 хоногт хэд удаа хийдэг вэ? Одоо би ерөнхийдөө нэг өөр төрлийн бэлтгэл хийх болцоонууд алга. Тийм учраас өдөрт ерөнхийдөө 7 хоногийн хавар 5-6-аад нь ерөнхийдөө болцоо. Штангны бэлтгэл 7 хоногт 5-6 штангны бэлтгэл. Үндэсний бүх юм. Үндэсний бүх бол 7 хоногт 2 удаа хийх. 2 удаа хийж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол нэг амарцсан байгаа үе шүү дээ. Одоо наадам өнгөрөөд одоо ингээд ерөнхийдөө бүгчүүдийн бэлтгэл сургалт одооноос ерөнхийдөө жигдрээд эхэлдэг. Яг энэ үедээ л явж. Энэ үедээ явж байгаа. Тэгэхээр ер нь жоохон одоо форм алдахгүй тулд 7 хоногт 5 удаа бэлтгэл хийгээд тэгээд үндэсний бүхөө бол 2 удаа л хийж байгаа юм байна тийм. За. Ингээд наадамд өгдөө шүү дээ. Наадамд өгөхөд одоо ерөнхийдөө бэлтгэл сургалтаа нэлээд чанга базаагаад эхэлдэг тийм. Энэ үед штангны бэлтгэл маань 7 хоногт 5 байж байгаад хэд болж өөрчлөгдөх вэ? За ерөнхийдөө өөрийнхөө юунаас болно? Биеийн онцлогоос. Биеийн онцлогоос. Штанг хийж байгаад ордог өвчүүд. Бүр сарын өмнөөс ирт таяад одоо бие сурлах тийм үү тийм. Тийм тав руу орж байгаа өвчүүд байна. Миний хувьд бол ерөнхийдөө наадам бэлтгэл гараад ирэн гэхдээ штангныхаа бэлтгэл болждөг. Хэр хугацааны өмнө? Одоо сарын өмнө. Сарын өмнө болждөг. Тэгээ үндэсний бүхөө ер нь 7 хоног хэд удаа хийдэг вэ? Тэгээд ерөнхийдөө наадам ч юм уу том барилдаанд төхөөд ирэхээр үндэснийхээ бүхөө бэлтгэл олшруулна. Олон болно тийм. Тэгээд бас нөгөө нэг амралт одоо биеийн байдал тэрнээс бас хамаарат нэг бол ихсэх нэг бол багасах нь. Ерөнхийдөө хүүхэн өөрийнхөө биеийн онцлогоос шалтгаалаад ерөнхийдөө амрах цаг нь байна уу, яах цаг нь байна гэх тэрийгээ сайн мэдрээд явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөөх их хийхээр л одоо сайн гэж үзээд хамаагүй хийгээд өөртөө эрдэсүүдээ алдаал. Тэгээ буцаад хүч унан дээрээс нь одоо бэртэж гэмтэхэд бас хөөрхөн болж эхэлж байна. Тийм учраас өөртөөгөө эхлээд сайн харьцаж өөрийнхөө одоо бэлтгэлийг хангаж чаддаг л хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр одоо нурууны одоо үндсэн таталтай гэдэг одоо deadlift одоо powerlifting-ийн үндсэн таталт байдаг тийм. Тэрийг бол ер нь бүхчүүдийн хувьд бол номер 1 дасгал гэж бас яригддаг байхгүй юу? Одоо өөрөө ч хувьд бол энэ одоо номер 1 байж чадах уу? Энэ дасгалын талаар юу гэж бодож байна? Ерөнхийдөө одоо үндсэн бүхчүүд бүгдээр л штанг гэж барилддаг үйлчлээ. Гол төлөв одоо бүгдээр л энэ аль их хийж байгаа нь ерөнхийдөө заалны барилдаанд гайгүй дэшээ барилдаад гэж үзээд байна л дээ. За миний бодлоор бол тэр бол нэг тийм удаан барилдах байх. Удаан биш. Тий. Штангны хүч одоо харимхаа хүч байдаг. Штанг хийхгүй нэг 14 хоногт ерөнхийдөө хөөлт их томтой гой булчинтай залуучууд байж байгаа. Ерөнхийдөө шулбаачд байдаг. Дараа нь манай үндэсний бүхэн бүхчүүд бас ажилладаг л штанг гэж барилдаг хүчүүд. Тун наадмын дараагаас амраад намар ингээ ороод ирэхэд ерөнхийдөө турцсан, буцаа шулбооцсон байдалтай байдаг. Ерөнхийдөө өөр төр дээр юм уу түрүүчээ миний ярьдаг агаар тэгээ штангийнхаа юм олон давталтай. Тэгээ бахартай тийм олсон булчингууд буцаад харих нь удаа. Ерөнхийдөө бие тийм удаан давталтай. Yeah, let's go. I got it on the block, so see me bump it up, and I don't see no block, so try to top it off, and you can never stop me. No, I got him tough, yeah, no one above me, so try to top me off. I have the sickest fascination with assassination, fast and patient, blasting every human as a gassination. It's just a dose of what you'll get when I test you closer. Roast the best like a pest, resting in a testarossa, mess your nose up and rip it further. Yeah, I'm never nervous. За, ерөнхийдөө дунджаар хэд орчим давтдаг вэ? За би одоо ерөнхийдөө
Өдийн гол бэлтгэлүүд орохоос өмнө ерөнхийдөө их олон давталтай ордог. Тэгжээж бас удаан барих. Булчингийн төсвөр том одоо хүнд жий авахд бэлэн болтолд ерөнхийдөө их олон давталтай орж байгаа. Тэгэхээр одоо нурууны нөгөө загсан булчин гэж яриад байдаг шүү дээ. Барилдаж хахад энэ одоо дандаа ингээд хүмүүс их бол барьдаг. Одоо юу гэдэг юм бэ? Тэр нь одоо ерөнхийдөө зангираад одоо тонгооч ч мөнөг бол бүгдэж чадхаа бүр болтлоо ингээд хатуурчдаг тий. Энийг ерөнхийдөө ямар үед ингэж илрээд идэв? Яаж энийг арилгах вэ? Тэгэхээр нэг буруу дасгалын ч юм уу булчингаа амрааж тэр цаг үеэд тохируулаагүй шинжил байх л та. Нэг бол одоо булчингаа гүйцэд амрааж чадаагүй энэ татж ирнэ гэдэг чинь тий. Сунгаж одоо тэр булчин одоо хүч авахд одоо нэгээс нь одоо барилдахад одоо бэлэн биш болгоогүй. Ачаал зүүлж байгаа таилцсан нэг огцсон шууд дахиад хөдгөө өгөх нь болдог. Тэгэхээр энэ жоохон буруудл штанг хийсэн байх гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо ерөнхийдөө энэ Сүхбаатар маамгийн үед ч юм уу энэ сайн барьж байсан мөхчүүдийн Ганбат Арслан штанг хийдгүү барилдажээс их бярта залуу хүмүүс их байна шүү дээ. Яг тэр өөрийнхөө хийдэг механизмуд одоо их даацтаа тесрэлттэй. Үндсний бүхэд хамгийн гол хүчнүүд нь тесрэлтийн хүчүүд байдаг. Баав дэвтэн ч юм уу удаанаар ингээд үргээд орон дотор ганцхан удаа ингээд үргээд удаан буулгаж болно. Суултыг удаан хийж болно. Үндсний бүхэд одоо 1-2 гэхэд маш хурдтай тесрэлдэг. Тэр тесрэлтийн хүчийг яа тогтоохоо булчингаа бас тэр тесрэлтэн зориулж ачаалуулах хэрэгтэй болов. Тэр яг тесрэлтийг сайжруулдаг дасгалууд гэж юу вэ? Тэгээ тесрэлтийн сайжруулдаг одоо энэ штангны төхөөрөмжөд маш олон дасгалууд байна шүү дээ. Манай энэ Содондорж Арслан бол одоо энэ штангаар бол сайн хийдэг харж байгаа тэр энэ тесрэлтийн голдоо бэлтгэл хийх юм байлаа. Тэгэхээр одоо нэг хүндийн өргөлт бол нэлээд тесрэлтийн дасгал واخгүй. Энэ дасгалыг хийдэг одоо огцон штангтай өргөлч гэдэг юм уу? Ерөнхийдөө би бас тийм төрлийн дасгалууд хийжсэн. Тэгэхээр одоо нэг би бас заримдаа одоо нэг 100 метрт нэг хур давхуулдаг шүү дээ. Ийм төрлийн дасгал хийдэг үү? Тэ энийг одоо тесрэлтийг сайжруулах тесрэл сайжруулах нь ийм хур дасгалууд бас хийгдэж шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр манай үндэсний хөх одоо яг хүчндээ тулгуурлаж барилддаг болчихлоо тийм. Олцсон юм хэд хүчндээ тулгуурлаж байна. Хүч мас дээр тулгуурлаж байна. Тийм учраас залуучууд үндэсний хөхийнх нь ерөнхийдөө том мас, том булчингийн масны араас ерөнхийдөө хөөцөлж байна. Ерөнхийдөө өнөөдөр барилдаж байгаа байдал энэ дүрмэн яг ийм болчиход байгаа учраас бас залуучууд багш нар нь бас яг тэр тал руу анхаарч мэдээлэл зурвалж хэлж байна. Тэгэхээр одоо тэр одоо илүү л одоо өөх байгаа шүү дээ. Одоо булчингийн масснаас илүү тэр өөх бол ер нь бол хэр тус болдог вэ? Нэг бол саад болох тохиолдол байдаг уу? Мэдээж хүнд илүү юм илүү шүү дээ, тийм. Илүү ачаа авч явна гэдэг чинь угаасаа хүнд дээртэй тэр хизээс хэрэг болохгүй. Хитрхийх үзээ ч юм уу хитрхийх дотор өөх бол хүнийг амьсгалуулаад барилдуулахгүй, удаан барилдаж чадахгүй. Тийм учраас өөртөө таарсан хэмжээний хүчтэй тавсан зүйлийг тэрэн зүг боловч. Тиймээс одоо манай бүчиж бас хитрхий бас таргалах мас гэж одоо хитрхий өөрийгөө сул хаяад одоо гизслэх тийм сул маасууд их авах. Тийм зүйлүүд их байна. Тэр нь бол бүр хитрхий юм бол мэдээж барилдаа нь бол маш муугар нөлөөлөх гэж. Тийм мэдээж муугар нөлөөлнө шүү дээ. Одоо машин ачааны машин одоо 3 тонн ачдаг машин 5 тонн тавьж явахад тэр хүн машин хилдээс болоод өөрийнхөө гарах хүчээ гаргаж чадахгүй шүү дээ. Тийм учраас төгссөн юм аа хийх хэрэгтэй болов шүү дээ. Энэ одоо үндсэн бүхэн одоо яг гараар татчих. Бэлэн зөрүүд өчсөн дасгал бас их олон төхөөр сүүлийн үеийн төхөөрөмжүүд их маш сайжирсан байна тийм. Ерөнхийдөө спорт энэ бүх төрлийн спорт, хүчний спортуудын хүмүүст нь зориулсан төхөөрөмжүүд бас шинээр бий болж олон гарч ирж байгаа. Дөрөв нь манайхан ч ерөнхийдөө хүчний 3 төрөлтийн төхөөрөмж болцсон байлаа шүү дээ. Тийм болохоор одоо энэ нуруу таталт юм уу нэгт одоо бүх төрлийн бүх орчин аялуулж чадах хэмжээний төхөөрөмжүүд ерөнхийдөө бий болчихсон. Тэгэхээр маш чанартай гайгүй сайн заалан бэлтгэл хийх нь бас нэлээд сайн нөлөөлж байна. When I come in the arena.
Манай энэ хүмүүст ерөнхийдөө байгалийн амьд бүтээгдэхүүн тийм. Тийм болохоор дээрийн бөхчүүд бяртаа байсан. Тэрийг домог өдрүүд байдаг шүү дээ. Тийм ээ буур үргэлжсэн л. Ерөнхийдөө дээрийн хүмүүс манай хүн тийм бяртаа байсан юм байсан. Тэр гол төлөв бөхчүүд дээр ерөнхийдөө том чулуунууд ч юм уу. Тэр өргөцсөн. Одоо цагийн барьж байгаа ямар ч том хүн ч одоо өргөх хэмжээ юм багтаа. Магадлал багтаа. Тэгээ нэг талаараа бас домгийн талын ч юм уу, хууш ярианы ч юм уу тиймүүд бол байдаг. Тэгээ миний бодлоор ерөнхийдөө дээрийн хүмүүс ерөнхийдөө ахуй нь өөрөө хүч чадлыг одоо сайтай байж амьдралын бүх зүйлээ одоо хүрдэх. Бүх зүйл нь одоо биеийн хүчнээс хамаардаг байсан. Тийм болохоор тэр үеийн цагийн хүмүүс бол тэнхээтэй тэр идэж байгаа, ууж байгаа агаарын нөхцөл, тэр идэж байгаа хоолныхын юм нөхцөл бие ч юм уу тэр органик талтай байсан учраас хүч одоо энэ цагийн хүмүүсээс илүү байсан болох гэж байна. Тэрний жишээ манай аа бас сумандаа барьдаг сумын заан цолтой. Одоо Калинет 3 гэдэг одоо тийм цул мөлцөг тэр үе хоёр моторт хоёрын амттай том мөлцөглийг ард нь том одоо аккумулятор характер аккумулятор тавьсан тийм мөлцөглийг өргөөд гэр 2-3 одоо хийгүү төөрдөг гэсэн. Би бас Улаанбаатар ирээд бэлтгэл сургалт хийсэн. Монгол Улсын начаа авч очиод манай аавын найзууд одоо намайг заавсан залуудад хэлжсэн чи одоо нэг мөлцөглөг өгөх. Би тухайн одоо нэгэн бүхэл юм одоо консумоос авахгүй бүх юм пиаварчсан. Төмрийн орцсон бас багассан. Тийм мөлцөглөг тэр үед одоо өргөөд одоо тийм хэмжээнд өргөж чадаагүй. Тэгэхээр би бас энэ ахуйн хүч тэр ахуй талдаа оруулагдсан тийм хүчний булчингийн юмуд бас өөр байсан байна гэж боддог шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо би бас тэгж боддог байхгүй. Одоо хотод сүүлүүд ерөөсөө хотын хүүхдүүдээс бөхчүүд төрхөө уйлцсан. Одоо том цолтой барилддаг бөхчүүд төрхөө уйлцсан. Энэ нөгөө нэг байгаль дээр байгаа юмнууд одоо дасгал ч юм уу тэр одоо юмнуудыг хийхгүй байгаа учраас төрхөө уйлцсан гэж бодож байна. Энэ яг юутай холбоотой байна гэж бодож байна. Тэгээ өнөөдөр энэ булчингийн авж байгаа юм хүчил төрөгчөөс бас хамааралтай. Идж байгаа хоол унднаас их хамааралтай. Тэгэхээр өнөөдөр энэ байранд амьдарч байгаа хүчил төрөгч багтаа орчин шүү дээ. Тийм жижигхэн байр. Тэгээ хөдөөний хүүхдүүдийн давуу тал нь одоо бидний үед одоо хөдөө байхдаа голоос усч ирнэ. Өвөл зөнгөө. Өвөл нь одоо чаргаар ингээд усч ирж байгаа нөгөө голооныхан ч юм уу төчтнийх нь аман муутай ус нь гоожоод жоохон зогсгол чарга нь хөлдчих гал. Тэгээ нөгөөс хөлдсөн чарга яаж хөдлөх вэ? Яаж хүч авах вэ? Тэр урдаас ирж байгаа тэр жаварч юм уу те? Тэр болгонтой ингээд тэмцээд олон төрлийн юм одоо тэр бүх болох тийм бол хэлчихсэн. Одоо мөр ундаа гэхэд тэр мөр чихэн холмаахад те? Одоо бие хураахад за өшгөлөх чинь ингээд зугтгүйш бэрүүн ороод өөрийгөө хамгаалдаг ч юм уу. Ийм төрлийн юмуд нь одоо барилдах бас хэрэгтэй байгаа юм. Тийм суурууд юм хэд хөдөөний хүүхдүүд сууч чадах. Хүүдэн жавар гарахад одоо яаж өөрийгөө улаацуулах уу те? Одоо хаанаас салхилж ийн. Ерөнхийдөө ахуйгаасаа тэр бие авч явах хамгаалах чинь юм уу тийм нүдэг ингээд суудаг. Улаанбаатарын хүүхдүүдэд ерөнхийдөө тийм болцоо баг байна. Баг байна тий. Тэгээ гараад машин унаанд суучсан. Одоо тэр даарч хөрнө гэж алаа. Хүнд юм ерөөсөө хүнд юм ерөнхийдөө өрөхгүй. Биднээс чи бүхэл ажил хүнд ажил. Одоо өөр тохирсон бол хүнд ажлууд болно шүү дээ. Голоос ус чи зөөн гараар ус авна. Тэгээд ирээд төлөө модоо бэлдсэн. Тэгээд мус авна. Бүхэл ахуй ажил нь одоо малтай холбоотой бүхэл хүмүүс чинь одоо тийм өдөрж байгаа хүчний ажил хийчих тийм. Тэр нь болохоор одоо хүнд одоо ерөнхийдөө хоёр өөр төрлийн булчин байна гэж үздэг шээ. Дотор талын булчин, цагаан булчин гэж Япон хүмүүс яриад байгаа. Дотор булчин. Одоо бидний харж байгаа гадна булчин гэдэг. Хоёр төрлийн булчин. Тэгэхээр нэг байнгын олон ажиллагаатай, байнгын давтамжтай ахуйн чиглэлээр ингээд одоо байг хийсэн булчин дотор талын булчин болж өгч байна. Хизээч хайрдаггүй. Одоо хизээч одоо багсдаггүй. Гадна талын булчин одоо нэг хөөгөөд одоо гаднаас уурах юм одоо эцүүдээс авахар их томроод хүчин. Бусад үед ингээд байхгүй болчтой. Тэгэхээр одоо бөхчүүдийн хөвд ч юм уу ингээдээ спортлоор хичээж байгаа хүмүүсийн тэр дотор талын бүчиг сайтай байна. Манайхны ингээдээ ярьдаг шүү дээ. Шүрмстэй хүн, хомстой бяртаа. Тэр ингээдээ дотор талын бүчиг сайн хөгжиж. Сайнтай хүн байна тий. Сайтай. Ингээдээ Япончууд сүүлийн спортын шинжилгээнд ингээдээ энэ бүчиг хөгжүүлэхийн тулд маш их ажиллаж байгаа.
Манай монголчуудын одоо манай монголчууд одоо нүүдлийн соёлын инженертэй үед дайм байлдааны үед ч юм уу одоо маш их ажлууд нь ахуйн чанартай байсан учраас тэр хүчил төрөстэй агаар мөрөнд идэлээр маш олон зүйлээс тэр хүчний зүйлүүдийг бүрдүүлж яадаг зүйлүүд авдаг байсан. Тийм учраас одоо энэ хятадын каратэ ч юм уу Европын суураа ирж өртсөн хүмүүстэй холбогдоход одоо маш их амархан биеийн хүчээр идэв байсан учраас. Тийм болохоор бас манай энэ барилцаа бүгчүүд ихэнх нь одоо хөдөө голцоо аймаг сум тий хөдөөний хөх голцоо бүх болоод байгаа шүү дээ. Тэндээс ерөнхийдөө том тамирчин ерөнхийдөө төрөх бодлоод хөндрүүлж байна. Тэгэхээр манайхны одоо залуу бүхчүүдийн маань гол асуудаг асуулт байдаг хгүй. Яаж одоо масс нэмэх вэ? Тэгээд өөрөө ч хувьд ерөнхийдөө яаж одоо жин нэмж масс нэмжсэн бэ? За би бас одоо энэ цагийн барилцаа бүхтүүд их барилж байгаа хүмүүстэй адилхан байсан. Түүнээс ирээд ерөнхийдөө шүрмөслөг ч юм уу те. Тэгсэн энэ барилтад яг энэ дөрөв зогсоод ингээ барилтад том биетэй хүнтэй барилт. Монгол үндэсний хүмүүс ганц гол дөрөв насаргацхгүй биеийн жин өндөр хангалтгүй барилж. Тэгэхээр яах чарахгүй дөрөв захирагдаад ингээ тэр хүнтэй золох барилсны яг дөрөв чарт дээр хад жин тухай асуудал гарчихсан. Бас ингээ нэмэх гэж бас 2-3 жил үтсэн. Тэгээд насны үед ч юм уу зөв системтэй бэлтгэлээ ачаалын дараа бол өөрөө хэлэх юм байлаа. Тиймээс одоо бэлтгэлээр биш сул одоо шууд жингээ нэмэх гэж одоо уургаар ч юм уу өөр бэлдэмдэр ингээ нэмэх гэж манай залуучууд үзээд. Энэ эргээд өөрт нь одоо бүх болж барилдахад нь одоо сургууль үүдэх болсон. Илүү төрөөч ярьсан чи тэр нөгөө илүү жин, илүү масс одоо илүү юм өөрчлөлтөө. Тийм болохоор бас өөрийнхөө зөв системтэй зөв юутай сууртай бэлтгэлүүдээр авсан жин масс буцаад харьдгаа тэр масс тэр хүнд барилдахад унш гэр болж. Тэр их массаар одоо яах ч барилдах сайн барилдахын тулд тэр масс явах гэдэг байна шүү дээ. Тийм болохоор тэр массыг өгтөд ашиглахын тулд масс авч байгаа учраас зөв масс авах нь зөв. Тиймээс хамаагүй одоо илүү масс юм уу хэрэггүй масс болгонд хэрэггүй шүү. Гэгвинти уурганы таргалалт ч юм уу. Тэгэхээр одоо бид нар масслж байгаа масс нэмж байгаа үед бол ерөнхийдөө ямар хуу хоолнд идчихсэн бэ? Юу идэж ерөнхийдөө жингээ нэмжсэн бэ? Би ангийн заа 2-3 жил болтой ерөнхийдөө жинэх тогтмонд ерөнхийдөө нэг 100 орчим килограмм ерөнхийдөө баригдаад байсан. Тэгээд сэргээ арсан улсын начин болдож ил одоо хүний задрах нас ч юм уу те. Тийм одоо үед хөөсөн. Гэхдээ ми тэр жил бэлтгэл суулгах маш сайн чамбаа сайн хийжсэн л дээ. Маш сайн гэсэн. Ерөнхийдөө хоол унтахээс хийдэг ерөнхийдөө яаж үсчээс баг бэлтгэлийн заал нэмждэг. Тийм байсан. Тэгээд хавар нь жоохон амраад ерөнхийдөө сэргэлт авсан. Тэгээд ачаалсан, ядарсан байсан, их хийсэн байсан. Орчингууд амраад зүрх хугацаа. Тэгээд ерөнхийдөө өмнөөс хойш ерөнхийдөө биеийн булчингийн масс их томорсон. Ерөнхийдөө булчингийн массаж ингэдэг нэмсэн байна тий. За тэгэхээр өөрөө ч хувьд бол нэг онцлог байгаа. Одоо маш том одоо гартай, маш одоо шууны булчин гэдэг маш томтой. Ийм том одоо шууны гарууд барилдахад бол маш хэрэг болно. Тэгээ яг энийг бол ямар нэгэн дасгалаар хийж одоо томруулж ирсэн үү? За хийлгүй яг уу баяр одоо гарны төслүүд ерөнхийдөө хүн илүү хүчнийхээ төрлийн бэлтгэлийн зааланд орж илүү юм хийх сонирхолтой байдаг шүү дээ. Би бол бас хүүхдээс миний бие онцлог ч юм уу. Миний өөрийн бие онцлог гар бас томтой болсон гар гүзөө. Багы. Тэгээд ерөнхийдөө би бас руу ярьсан ахуй ажиллаар одоо бас их ажил хийж гарын хүч шаардсан ажлууд бас хийх. Тэр бас нөлөөсөн боловч. Тэрийг өнөөдөр бас хадгалаад энэ томруулах юм уу? Тэрийг бэлтгэл болгож суулгах юм бол бас бэлтгэлүүд бас хийж ирсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг илс бис өргөх ч гэдэг юм уу те эсвэл гарын дээр одоо хүнд юм бариад удаан алхах ч гэдэг юм уу иймэрхүү дасгалуудыг бас зөвхөн одоо штанг хийхгүйгээр эдрийг бас сайн хийх хэрэгтэй юм байна те. Тэгээ ерөнхийдөө штанг барилдаж байгаа бид нөө ярьсан штангны дасгалууд ерөнхийдөө заана сүртэй хүч нэмэхээс илүү тэр формыг барихад бас баг илүү талтай нөлөөлсөн. За энэ чинь орж ирээд яг үндсэн одоо хүүхдийг оруулж ирээ яг үндсэн одоо яг тийм авраг болтол ч юм уу яг штангар нүдэд бэлтгэл хийдэг.
Хүнд бол түрүү ярьсан агаарын даралтаас ахуулаад хийж байгаа ууж байгаа хоолноос ахуулаад тэр байгалаас авч байгаа мэдрэмжүүдээс нь ахуулаад. Миний хувьд бол ерөнхийдөө би голчлон ерөнхийдөө гараар идвэрхэж барилддаг. Гарны хүчийг ерөнхийдөө багадаа ерөнхийдөө том гартаа ерөнхийдөө гарны тамир сайтай байсан. Тэр маань одоо ахын ажил сайн хийжсэний үр дүнд бас сайн хөгжсөн. Хоёрт бас энэнийг зориулсан хүч. Одоо энэ чинь нэг дасгалыг ингээ байнгын хийгээд байхаар булчин бол унчин. Ерөнхийдөө хөдөөд тийм том булчинтай ч юм уу тийм хүмүүсээр харагддаг шүү дээ. Машиныг ажилладаг өглөө босоод өрөө босоод нэг ажиллаа давтаа хийгээд тэр давтар өдөр болгон тэр гарын булчин ажиллаж байгаа маш олон ажил төрлийн ажил хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас энэ том арга юм уу том байх хасаа гол биш тийм дотор байгаа хүчийн үзүүлэлт ямар байх нь чухал юм бол илүү чухал юм тийм. Одоо энэ тест дөрөв ч юм уу энэ том өдрүүд ажилтдаг тийм хүчтэй залууч би одоо харж ирсэн. Тийм томхой жижигхэн мөртлөө бидний зүргээ даахгүй байгаа юм зүгээр ингээд ажлын өөрийнхөө шаардлага учраас шууд ингээд аваад үргээд ингээд тавьчихдаг юм. Тийм учраас тэрийг яаж барилдаа нөлөөлөлтөөр болох уу? Яаж барилдаа тэр булчин зориулах уу гэдэг бол өөр чухал асуудал юм болов уу? Тэр дотор нь байгаа хүчийг яаж гаргаж ирж энэнтэй тэр тавихгүй байх, татдаг болох тэр хүчний үзүүлэлтүүдийг яаж өөрчлөх вэ? Бүгдтэйгээ яаж холбогдуулах вэ гэдэг асуудал байна. За би ерөнхийдөө бас янз нарийн бас дасгалуудыг мэдэж авах гээд асуугаад байна л да тий. За атгалт сайжруулах одоо номер 1 одоо 2 дасгалч гэдэг юм уу? Өөрөө ч юм. За би хатгалтыг ерөнхийдөө илсээр сайжруулсан. Аха. Одоо илсээр одоо хүчний бэлтгэл хийжсэн. Ерөнхийдөө манай Огснор гал дээр ерөнхийдөө би ерөнхийдөө голчид хамгийн ихний бэлтгэлд нь орж ирсэн баг тэр үеийнхээ бүчүүдтэй. Тэр хатгалтын тэр илсний тэр бэлтгэлд одоо хатгалтыг маш сайжруулдаг. Тэгэхээр ерөнхийдөө барилж байгаа хүмүүсийн одоо гол төлөв хамгийн сайн дасгал одоо барилгах хэрэгтэй. 1000 ардлын бугулган том шуун сайн байгаад гарын сарвуу хатгаж чадахгүй бол тэр механик үйлчлүүд одоо барьцаалт нь тийм бүх юм ч тусдад байхгүй болчихно. Тийм болохоор тэр гарны сарвууны хатгалтыг маш сайн байж ер нь бол илсээр л юм нэлээд сайжруулсан байна тий. Тэгээд илсээр сайжруулсан. Тэр нэг бас ахын хүүхд байхыг хийжсэн ажлуудын нөлөөдөө гэж байна. Нөлөөндөө бас тэр үчиж хөдөөний хүүхд юу яагаад байгаа гол шалтгаанууд нь тэр байгаа шүү дээ. Бидний зүйл чи одоо бүгдөө төлөө хүрээддэг байлаа. Тэр төлөөний хүрээний иш цай атардаг. Сөхөр төлөө агалдаг. Тэр сүхний ишийг барихгүй сайн атах. Тэгээд одоо өхөрийг бэлтгэхээс ахгуулаад тугуулны хөдөлгөөнөөс татхаас ахгуулаад бүх зүйлээр гарын сарваа ажиллаж байна. Одоо тарианы зэрлэг зулгаах, ногооны зэрлэг зулгаах бүх зүйлээр сарваа ажиллаж байдаг учраас тэр чанарууд нь хөгжиж учраас барилдахад бас ил байна. Тэгэхээр нөө одоо хөлний булчингаа ерөнхийдөө сайжруулахын тулд штангтаа суулт хэр хийдэг вэ? Би бол штангтаа суултад бас хийж ирсэн. Гөндөөс бас сууж ирсэн. Тэгээ миний одоо сүүлийн үед баримтлаад байгаа юм уу за хөлийг бол ажиллагаатай. За өөрөөсөө жингээс нь илүү ихийг одоо их ачаа. Одоо 300 грамм ч юм уу тэр их одоо их суу бол одоо их сайн гэдэг бодолтой байдаг байсан. 300 гаргаж марууд бас 300 гаргаж сууж исэн юм байна. Тэрнээс ахвал би барилдааны эвсэл бас муугар нөлөөлсөн юм байна. Хүнд юм нуруунд аваад хүнд юм арсуу хөлийн ажиллагаа одоо хөлийн хурдны ажиллагаанууд бас боорд юм бол. Миний одоо барилдаж байгаа зүйлүүд бол хөлийг бол одоо хүчүүд харагдах байдлаасаа томруулна. Тэгээ хөлний хүчийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуулт бол бүх хүнээс өөр байх болов. Хувь хүний онцлогт нь бас харуулах юм шүү дээ. Хөлөөр гол төлөв микиж хайж байгаа хүмүүс бол ерөнхийдөө хөлний хүч их сайтай байгаа. Тийм болохоор хөлний тэр хүчийг яаж сайжруулах вэ гэдэг асуулт мэдээж өнөөдрийн цагтуудаа штамптаа суултаа, хайсан суултаа хөлний бос төрлийн дасгалууд байгаа. Тэгэхээр хөлөөрөө нэлээд сайн барилддаг хүн маань хөлний дасгалаа сайн хийх ёстой юм байна гэсэн үг. Өөрөө ч хувьд болохоор гар маш сайн учраас гарны төрлийн дасгалууд бас тэр нэг голцоо ерөнхийдөө явдаг гэж байна. Хүний барилж байгаа үед
бүхэл зүйл ерөнхийдөө тэнцүү байгаа. Аха. Би одоо гараараа хүнийг тэнцвэр авдуулж хөлөөр мөкөж унгаах болцоо. Миний барилдын онцлог Онцлог утгах, хавирах, идэх гэдэг болцоо мөкөд үйдэг. Тэрний дээгүүр гарны илүүрхэж явж байгаа доогоор хөлн ихнийхээ гүйцэтгэлүүдийг хийдэг. Хөл бол одоо маш хурцтай чанартай сайн байх чухал болж байна. Тэгэхгүй одоо өнөөдөр манай залуучууд ихэнх нь одоо маш хүн дээр суугаад хөлн дээр 3 цаг үед ачаал өгөөд нэг нь тийм сайн. Тэгэхээр тийм учраас нэг жигтэй холбоосуудыг маш их хэмжээгээр тасарч байгаа. Тэрийг одоо яаж яах вэ? Буруу давталтын үеинд одоо их хүн дээр авч ясны үед сэмрээд тэр булчин тэр шөрмөс муудаар холбоосууд тэгээд бэлтгэлийн хатуурсан тийм уян хатан чанар удраад ирэхээр нэг жижигхэн хөшөө ороход тасарч чадах. Тийм учраас хөдний булчингийн холбоосуудыг уян хатан чанартан цай тэр дэсвэрийн сайжруулах үйлчлүүдийг сайн хийж хэрэгтэй. Үений одоо чагтан холбоос, үений холбоосуудыг сайжруулахын тулд одоо ямар нэгэн бэлтгэл ууж хэрэглэдэг үү? Би ерөнхийдөө бэлтгэл бага уудаг. Бага уудаг. Спортын хичээлээс юм. Баг залуу нэг байхаас ахвал бэлтгэл хийж байгаа, их бэлтгэл хийж байгаа үед тийм уур витамины болцоож бага байсан. Тэгээд тэрийг авч явах. Тэрнээс ерөнхийдөө бэлтгэл миний өвд болохоор бэлтгэлээ хэцүү чанартай яг өөрийнхөө юм зориулсан чанартай бэлтгэл хийх чухал юм боломж байдаг шүү дээ. Тэгэхгүй ямар ч өрнөдөө багтаа бэлтгэлүүд орж ирээд ингээд залуучууд хийж байгаа харахад их ажил өгдөг. Өөрийнх нь хэрэггүй ч юм уу. Ингээд өөрийнхөө сул талд байгаа булчингуудаа илүү сайжруулах, сайн байгаа булчингаа илүү сайн болгох бэлтгэл хийдэг байх хэрэгтэй. Тэр манайхан одоо юм спортоор хичээлдэг залуучууд их үздэг байхгүй. Спортын нэмэлт хичээл бас их хэрэглэдэг залуучуудыг үздэг. Тэр өөрөө ч хувьд бол уураг амино BC гэсэн одоо энэ төрлийн соц төлөгч гэдэг юм уу те эдгээр төрлийн юмнууд ерөөсөө уудгүй гэж ойлгож байна. Тэгээ ерөнхийдөө би сүүлийн жилүүд ерөнхийдөө уураг бол баг зэрэгээр ууж. Баг зэрэгээр ууж. Бирсан. BC ууж. Амино бас нэг баг зэрэгээр. Тэгээ тэрийг заашгүй авж байгаа энэ маш их салдж байгаа үед бол тэр хэрэглэн чухал байх л та. Миний өнөөдөр бас нэг тийм толгой мэддэггүйгээс ч юм уу те. Бас нэг тийм учраас эрсүүдээ нөхөн зөв гэж үзэж байгаа. Эрсүүдээ ерөнхийдөө бас нөхөн зөв тийм ээ. За ер нь одоо бас жоохон хооллолтын бас нарийн юмнуудыг би бас их асуух гэж чигээд байгаа. Нарийн багтаг юм шүү дээ. Тэгэхээр одоо юу гэх юм байгаа яг ингээд одоо өглөө өдөр орой яг юу идэж байна яг? Ямар хоол идэж байна? Яг өнөөдөр яг тийм нарийн тийм хоолтонд багтаа байгаа. Гэтэ ерөнхийдөө өндөр ачаалттай бэлтгэлийн үед ерөнхийдөө цаг тутамд хооллохыг хичээж байгаа. Ингээд чанартай сайн хоолыг өдрийн хоолоо бол маш сайн хоол идэх хичээдэг. Ер нь бол яг нарийн бол байхгүй. Тэгээд нэлээд одоо хэдэн удаа хоол идэж байна? Өдөрт 3 удаа хоол идэж. 3 удаа бол 3 удаа нэлээд чанартай. Сайн одоо иднэ гэсэн юм тийм. Гар дээр ачаал авч одоо ерөнхийдөө гол яажсэн зүйлүүд гар дээр сунаалтыг маш их хийдэг байсан. Аха. Тэгэхдээ бэлтгэлийн дараа бэлтгэлийн өмнө өрнөг хоёрыг бол осонд явахгүй. Ерөнхийдөө голчилж миний ерөнхийдөө барилж байгаа хугацаанд хийжсэн гол уран дасгал бол осонд явах, өрнөхийн зунаах, гар дээр сунаах, өсрэлт хийх. Өөрийн биеийн жингээр ашиглаж тэ бэлтгэлийн дээр ажилладаг. Тэгээ оюутан байхдаа өдөрт тогтмол ерөнхийдөө 1000 сунаадаг байсан гар дээр. Өөрөө өдрөөр ерөнхийдөө гэрийн даалгавар маягтай сул үед. Тэр одоо бас гарыг маш сайн байжсэн баг. Төрнийх нь бол маш сайн сунаадаг байсан. Тэр одоо нөгөө нэг юун дээр одоо наадмын бэлтгэл өгсөн байгаа үед штангны бэлтгэлийн хүчийг бол нэлээд нэмэгдүүлэх одоо суулт муулт үндсэн татал гэж юм уу тэр хүчний дасгалуудыг хүчийг ер нь нэмэгдүүлдэг үү? Одоо бусад тамирчид өөр байгаа тийм штанг хийж барилж байгаа залуучууд байна. Миний хувьд бол за штангийнхаа дээд хэмжээг ерөнхийдөө өвөл цагаан сар өнгөрөөд хаврын нэг
4 сарын үед өргөлдөн хүртэл ингээд өөрийнхөө хүчийг бүгдийг дээшээ нэг зүтгүүлхэн дээ. Тэгээ нэг удаа 2 удаа л ингээд жилдээ авч. Тэгээ бос үедээ бүгдийг давталттай. Тэр өндөр шингийг авахын тулд ихлээр бичлэгүүдээ суурийн сайн тавьсан байх хэрэгтэй. Тэр үед одоо нөгөө нэг штангны давталтын тоо хэд байдаг вэ? Ерөнхийдөө тэр цаг үеийнхээ юунаас Шалтгаална тий. Дунджаар ерөнхийдөө хамгийн дээшээ орж байгаа үед бол 1-2 л орно шүү дээ. 1-2 давталт юм тий. Нэг өндөр жиндээ хамгийн өндөр жиндээ нэг удаа дайрна. Тэгэл жилдээ бол нэг удаа л ерөнхийдөө тэр оргил сурвал явдаг гэсэн үг нэ тий. Гэтэ ерөнхийдөө хүчнээ одоо штанг хийж байгаа залуучууд манай мөчтэй гар дээр сунаах, турникийн сунаах олонд явах зүйлүүд бас багасаад байна. Ерөнхийдөө штангны юм дээр хүч авах гад бодвилдингийн баяртай мөрчих гээд байгаа шүү дээ. Тийм учраас бүхэд одоо хамгийн хэрэгтэй тасгал гар дээр сунаах, турникийн сунаах олонд явах таслууд одоо маш их хэрэгтэй таслууд шүү дээ. Гарын хүчнээс гадна борооны хүчүүд орж идэг, биеийн тэнцвэрүүдийг хадгалж идэг. Энэ бүх дасгалаар л ер нь ажиллах чадвараа нэмэгдүүлээд байгаа юм шүү дээ. Одоо бүх барилдаж байхад одоо маш их ажиллах чадвар хэрэгтэй, булчингийн төсвөр хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо маш жижиг дасгалуудыг хийж ажиллах чадваруудаа нэмэгдэх гэдгийг л одоо хэлээд байна л гэж би бол бас ойлгож зөв үздэг тийм. Тийм учраас би бас над дээр хаяа энэ залуучууд хийж тэр залуучдыг ерөнхийдөө штанг хийлгэхээс гадна хамгийн их одоо гар дээр сунаах, төрнөдөө сунаахаар одоо ихлэ шахдаг байх. I'm always a winner. Even if I fall, I can still get bigger. The definition of a champion. Definition of a champion. Lord. За мөнхөд аваргын маань бэлтгэлийн бичлэг та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ энэхүү бичлэг маань 2000 лайк, 1000 шеэр цуглуулж чадвал дараагийн удаа ямар тамирчин орохыг та бүхэн бараг гадарлаж байгаа бах. Тэр үнийг оруулах болно. За ингээд тэрхүү бичлэгээр уулзна гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Төр баяртай гэж хэлье да.